За манай өнөөдрийн зочноор Монголын марафон гүйлтийн спортын олон улсын хэмжээний мастер, хэд толын марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер, өчтөр та бүхэнд танилцуулсан 50 км-ийн рекордч ганц их батэрдэн За тэгээд шууд яриараа гарыг. За 14 хоног үлдлээ. Манай хүмүүс бүхлөөтэй 17 хоногийг ардаа орхиод сүүлийн 2-7 хоногтой одоо орж байна. Тэгэхээр энэ 2-7 хоногт юу анхаарах вэ гэдгээс одоо батэрдэн маш бод яриагаа зөвлөмжөө эхлэх үү. За тэгээ. За ингээд одоо юун дөрөнд одоо өөрийнхөө эрүүл мэндийн төлөө гүйлтийн спортоор хичээлж өөрснийхөө сорж марафонд оролцож чадаа гэндээ одоо амжилт хүсье. За тэгээд одоо энэ хугацаанд бэлтгэл сургуультаа хийгээд за өнөөдөр 2-7 хоногийн хугацаанд ирсэн. За мэдээж одоо энэ 7 хоног бол ингээд шултарч байна. Эх 7 хоногоос эх 7 хоногт одоо бэлтгэл сургуультаа хийгээд за сүүлийн 7 хоног бол мэдээж сэргэлтийн 7 хоног бүгд сэргээгээд орноо. Тэгэхээр одоо яг альбан дээр яг ямар зөвлөгөө одоо энэ 2-7 хоногийн удаж байгаа 2-7 хоногийн хугацаанд те хоол ундны үед юу идэж явуул зүгээр үү? Одоо яг марафоны өмнөх өдөр хүртэл ингээд нэг дийтейл жижиг сажиг юмудаа бэлдэхгүйгээс болоод бас те алдаа гаргадаг шүү дээ. Тэгээ сайн амрах хэвээр яаж амрах хэвээр те бэлтгэлийн ачаал багасчлаа гэж манайхан чинь нөгөө ажилдаа бүр хэтэрхийг цагаа зарцуулаад яг нөгөө биеэ амраасны юм байхгүй марафон дээр ядарч ороод те ингээд ихмшлэнгээр юмуд гардаг шүү. Яг мэрэгжлийн тамирчны хувьд яг энэ 2-7 хоногт ямар бэлтгэлүүд хаагаад тэр талаас За яг мэрэгжлийн тамирчны талаас нь бол ярихад за яг 2-7 хоногийн хугацаанд бид нар бол яг сүүлийн 7 хоногт бол яг сэргэлтийн 7 хоног болоод яг бие амраагаад ордог. За тухайн үедээ би яг амраагаад орж байгаа хугацаанд бол тийм одоо ажлынхаа ачааллыг ч гэсэн яг л бас багасгаад аль болох өөртөө хөнгөө ажлыг сонгож орох хэрэгтэй. За мөн одоо хоол хүнсэн дээр гэвэл хоол хүнсэн дээр аль болох хөнгөө хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. За миний хувьд бол одоо яг тэмцээ уралдаанд өхөд ирэхээр нөгөө нэг хүмүүс нэг бас сэтгэл зүгээ сайн бэлдэх хэрэгтэй. За тэмцээнд өхөд ирнэ зарим хүмүүс одоо нойр морь нүрэхгүй ч юм уу янз бүрийн асуудал хоол ундаа идэхгүй ч юм уу тий тэмцээнийхээ өглөө нөгөө сэтгэл хөөрөлөөрөө ч юм уу тиймэрхүү зүйлүүд ирнэ бас байж болохгүй. Яг л нөгөө урдын яг бэлтгэлтэй өглөө яг ямар байдаг тий яг тийм хуцалтан дээр ч гэсэн бас тийм байх хэрэгтэй. Нөгөө шинэ хуцаа яг тэмцээний өглөө аягүй өнгөлөг хувцас гаргаж ирээд өстой би яг энэ хүнд ингээд харагдчихвал аягүй гоё юм шиг өмснө гэдэг ч юм уу. Тэр зүйлүүдээ үе яахгүй яг нөгөө бүх зүйлүүд яг энгийн л байвал ирнэ. Зүгээр шинэ хувцснуудыг яг хөө шинэ хувцснуудыг бол өмсөж болно. Гэхдээ заавал түрүүнд нь сайхан тестлээд бэлдээд тэ би яг тэр өдрөө өмсөх ёстой гэсэн зүйлүүдээ бүгдийг одоо пүүснээс ихсүүлээд одоо малгай за гар утсаа авч гүүхээр бол одоо энэ бүслэгээр ч юм уу ингээд энэ зүйлүүдээ бүгдийг тестлээд бэлтцсэн байх хэрэгтэй. Гэхдээ тэрнийг заавал хадгалахгүйгээр бэлтгэлүүдийг хэрэгжилж байгаа ч гэсэн тухайн үедээ ашиглаад явж болно. За одоо ингээд 17 хоногийн бэлтгэлийн арга гарсан тий. Тэгэхээр бол бас 17 хоногийн хугацаанд бол та бүхэн бол бас гүйлтийн бэлтгэл нэг иймэрхүү байдаг юм байна гэдгийг бол ерөнхийдөө ойлгоцсон байгаа бах. Тэгэхээр тийг 2-7 хоногийн хугацаа бол одоо маш их төхөөд ирсэн байгаа хугацаа. За бүгд ямарч байсан Улаанбаатар марафонд ороход бүртгэлүүдээ хийлэгдсэн бүх зай төрлүүдээ сонгогдсон байгаа бах. За тэгэхээр тухайн зай төрлүүдтэй орох ч хүмүүс юм чи одоо багшийнхаа төлөвлөлтийн дагуу явж байгаа хүмүүстэй одоо би нэмэлт зөвлөгөө гэхээр бас яг тулгамдчаад байна. Асуулт дээр суурьж явах яг бас нэг ачааллуудын арай багасгаад зайнуудын арай нааш нь татаад ерөнхийдөө
бие чинь яг амраагаад одоо ингээд бид нар чинь бэлтгэл хийгээд тэмцээнд ороод сүүлийн одоо эхний нэг 17 хоног хичээл ороод ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо ерөнхийдөө булчингууд чинь нэлээд ачаалал аваад ирсэн байгаа. Тэгэхээр сүүлийн 7 хоногт яг тэр булчингуудыг амрааж өгөөд тэгээд та бүхнээс яг юу хүсээд тэр тэмцээнд хүсээд байгааг бол яг тэр бие чи амраагаад нөгөө та нарын бодож байгаа нөгөө нэг цаг тий нэг цаг тавьсан байгаа шүү дээ. 21:42 өгч байгаа би тэд гүйж болов гэсэн. Ерөнхийдөө яг тэр цагнаас илүү гүйлэх гээд тэгж амраагаад байгаа байхгүй. Тэгэхээр та бүхнийг зүгээр яг өөрийнхөө ингээд орё гэвэл зүгээр яг бэтгэлээ хийж байгаа л зүгээр ингээд орж болно. Гол нь та яг энэ 17 хоног энэ 19 он 7 хоногийн энэ хичээлд хамрагдаад ирсэн өөрснийгөө сориод тэгээд яг сайн цаг гаргаад ч юм уу ингээд оролцох гол юу гэж чинь бэлдээд яг төлөвлөлтийн дагуу одоо аваад ирсэн гэсэн үг яг энэ цаг үед. За хөнгөн хоол гэхээр ерөнхийдөө хүмүүс хөнгөн хоолно гэхээр тэгэл хоол асаад байж болохгүй. Ерөнхийдөө бас одоо нэг маха хоол үнс те маха хоол үнсийг яг хөө идэж болно. Гэхдээ орой тийм орой биш. Ерөнхийдөө нэг орой 6 цагаас хойш ч юм уу. Тэгээд өөр нэг бид одоо бид нар чинь ингээд бэлтгэл сургалт хийгээд ирэхээр би энерги хангамжууд ер нь жоохон сулраад дархлаа ч бас жоохон унах тал руу ороод эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр хоол хүнсэн дээр ерөөсөө дандаа л шимтэй гэсэн зүйлүүдийг идэх хэрэгтэй. Одоо сүүлийн 14 хоног одоо 17 хоногийн ачаал аваад ирсэн хүмүүсийн одоо булчин шүрмснүүд ч юм уу жоохон ачаал авсан байгаа үед за жимс за мөн одоо сүүн бүтээгдэхүүнийг ер нь та бүхэн хийж байгаа. Сүүн бүтээгдэхүүнийг бас чи өөрөө айгүй уураг агуулж байгаа байхгүй. Тэгээд зарим хүмүүс яг юу гэж зөвлөе спортын төрлөөс хамаарат хүмүүс бас ондоо зөвлөгөө өгөөл байдаг. Сүүн бүтээгдэхүүн ихээр одоо амьсгаа ихтэж гин гэх. Үгүй дээ. Бид нар чинь мөнхийн сүүн бүтээгдэхүүн жимс гэдэг бүх зүйлүүдийг хэрэглээд ирсэн учраас энэ зүйлүүд дээр заавал тэн дээр чинь хориг тавиад байгаа шүү дээ. Ааруулыг ч гэсэн тий. Ааруул чи өөрөө маш калори уураг өндөртэй. Тийм болохоор тэр зүйлүүдээ идэх хэрэгтэй. За мөн одоо яг 14 хоногийн хугацаанд гэхээр шимтэй хоол хүнсэн дээр л одоо шөлтөө аль болох 7 хоногт 3-аас 4 удаа шөлтөө хоол сүдгээр хэрэгжилж ивэл зүгээр. Тэгэхгүй хуурай хоол одоо гадуур хоолт ч юм уу тэр зүйлүүдээ арай багасгаад шөлтөө лавшаа ч юм уу сайхан тиймэрхүү хоолуудыг юм идвэл зүгээр. Би одоогоос 4-5 жилийн өмнө багшийн бодлогод бэлтгэл хийгээл тэгээ бааганга марафон болох гэдэг 2-7 хоногийн өмнө нэг иймэрхүү уулзалт хийжсэн баг. Тэгэл бодааны зутал идэд дээ шүү гэхээр өглөө бодааны зутал, өдөр бодааны зутал, орой бодааны зутал идэдсэн байхгүй. Тэгээд бүр бааганга салхинд 2 удаа яваад нэг тийшээ 5, ийшээ 10 гэл 20 км яваад хамаг тэнхээ дууссан. Ямар тамиргүй болчихсон. Тэгэхээр тэгж буруу ойлгож болохгүй шүү. Магтааж хэлтэй юм хайдээ зүгээр иддэг хоолоо идэнэ. Хоолоо сонгохтой айлуулах одоо ингэ бид нэр ачаал авсан юм чинь. Биеийнхаа ирч хүчийг сэргээх хоолоо сонгоод идэх зүгээр. Тэр хай нэг асуулт юм. За уух ус сунданаас нөгөө нэг манайх чинь юу штэ. Манай улс чи өөрөө уламжлалт мал аж ахуй эрхэлдэг хүмүүс бидний бие физиологч махтайгаа холбоотой тий. Мах гурилтайгаа холбоотой. Тэгээд хүмүүс нэг яг үгээд хэлэхээр мах гурлаа махаа багсгаал гурлаа юу яа гэх. Яг гоо тэрнийг идэж болно. Гэхдээ хоолныгоо дэглэмийг сайн татангуудаа шөлтөө устай хоол ундаан бол ер нь миний хувьд бол идчих хэрэгтэй гэж би боддгийн. Ер нь идчих хэрэгтэй. Тэгжээж бидний энэ бие физиологч нь өөрөө төлжиж дараагийн зүйлүүдэд бэлэн болж бид нар дараагийн бэлтгэл дээр дараагийн ажил дээр ирж хүчтэй байханд бол бид нар шөлтөө устай хоолоо идчих хэрэгтэй. Тэгтээ бас
нөгөө их хэмжээгээр биш. Гэхдээ яг өөрсөндөө тааруулаад нөгөө өөр та ч одоо хичээл сургуультанд хамрагдаад явж байхдаа ч гэсэн яг нэг төлөвлөсөн байгаа тий. Тэгэхээр бас амралт ажиллаа ч гэсэн зохицуулаад явж байгаа хүмүүс юм чи хоол ундаа ч гэсэн бас цагтай нартай бас тохируулаад явбал зүгээр юм болов уу гэж би бодож байна. 50 км сая бол төрүүлээгүй. Би 50 км-ийн усын авралт 2017, 18, 21, 22, 23 онод төрүүлж ирсэн. За сүүлийн жилүүдэд бол би ерөнхийдөө нөгөө хит тол руугаа орохгүйгээр 42-ийн цагаан сайжруулах олимпикийн аваргын эрх авч одоо оролцох зорилт тавьжаад ерөнхийдөө 50 км-ийн ультра төрөл рүүгээ биш. Яг энэ төрөл рүүгээ айгүй их ач холбогдол өгч байгаа. За ерөнхийдөө яг би дөрөнд гүйж ихта хоол үнсгсэн тий. За миний хувьд бол зарим хүмүүст нь буруу ойлголт болчтой. Миний бол би бол ер нь яг тийм 50 км тийм үү 42 гүйж явах тийм урд өдөр нь бол ер нь. За махыг бол арай багасгачтэй. За бусдаар бол ер нь сайн иднэ. Ер нь илүү идэн. Тэгээд ерөнхийдөө 50 км гүйж яхад одоо бидний ходоодон дотор байгаа тэр энергиэр л ерөнхийдөө маргааш нь цэргэлдэж гүйж байгаа байхгүй. Тэгэхээр тэмцээний өглөө одоо уураг витаминдээ найдах тий жилиндээ найдах үгүй. Одоо урд өдөр нь маш их хоол өрөмтлүүлсэн бол тэр зүйлүүд маргааш одоо энэ энерги бие хангамжийг чинь тэжээж өгнө гэсэн үг. Тэгэхээр урд өдөр бол аль болох хоол хүнсээ маш сайн идэх хэрэгтэй. Одоо мөртөнч 42-т гүйж байгаа юм. Тэр зүйлүүдийг маргааш нь бие чинь шатаагаад таны одоо тэр гүйлт зориулна гэсэн үг. Тэгэхдээ тэмцээнийхээ дундуур бол ерөнхийдөө нөгөө жилээ одоо өөрийнхөө сонгож хэрэгжилж байгаа витамин юу вэ те нэмэлт тэжээлүүд тэднийг бол хэрэглээ явна. Гэхдээ аль болох урд өдөр нь бол хоолоо сайн дээрээ тэгээ урд удаас арай илүү те энерги хангамжаа сайн нөөцлөөр явж гэмээр байна. 24 оны намар те 24 он тий 24 он танаа бүх заяа Бат Эрдэнэ бид дөрөв явж орсон. Тэгээд бид чинь 1-2 хоногийн өмнө очичаад тэгэл өглөө босоод хоол буудлынхаа хоол идэл тэгээ буцаж орж унтаал дахиж гарч ирэл өдөр хоол идэл буцаж орж иж унтаал дахиад гарч иж орой хоол идэл буцаж орж унтаал боо ингээд маш их хоол идчихсэн. Тэгээд маргааш татгалдаад явахгүй юм биш үсттэй гэсэн чинь бүгдээрээ аягүй сайн байсан. Ганаа урд тэн дээр чинь 3 цаг 25 минут гүйж хоёрын рекордоо идчихсэн байхгүй яг тэр. Яг тэгээд энэ хоёрыг дагаад мөнх заяа Бат Эрдэнэ хоёрыг дагаад идээдсэн. Аягүй сайн гүйсэн. Тэгээд бид чинь нэг юм хятадтай шинжээ хоол гэж. Нэг хоолны газар олцсон. Тэр аягүй гоё хоол та. Бодоо. Тэгээд тийшээ ороод хоол иддэг. Тэгээд Сөүл марафонд гэсэн бид нар яг ингээл очиод про тамирчтайгаа нэг буудалд байрлаад тэгээд юу яа. Тэгэхээр яг өмнөх өдрүүдэд бид нар ингээл гараад хоол идчихээд буцаж ирээл унтна. 30 минут жоохон байж байгаа л тэгэл унтна. Тэгэл ингээл тасралтгүй хөвцөр байгаа таадаг өмнөх. Тэгээд тэгж бие амраах нэг чухал юм байна. Ялангуяа хоол гүйж байгаа хүмүүс бол. Тий. Тэгээд энэ яг элит тамирчдыг болохоор нөгөө олон улсын төвшөндөө болохоор яг бас тэмцээнд одоо 4-5 хоногийн өмнө бол одоо тэмцээний зохион байгуулагчийн буудал юунууд бол яг хүлээгээд авчдгийг. Тэгээд яг бид нэр бол яг тэмцээнээс нэг одоо бүтэн сайн дурлалаа гэж дөрөвдөд очиод бид нэр тэгэл ерөнхийдөө хоолоо идлээ, амарлаа, за ойрхон нөгөө бие халаалтын бэлтгэлүүдээ хийлээ. Яг ийм зарчмаар ер нь олон улсын жишг бол тийм 4-5 хоног байрлуулад тэгэл яг энерги хангамжийг өгөөл нөөцлүүлээл тэгэл тэр тамирчдаас одоо том амжилтыг хүсдэг. Уух зүйлүүд дээр электролит одоо бакори гэж уух зүйлүүд бол мэдээж бүгд л адилхан үйлчлэгээтэй. Таны гүүгээд алдсан одоо хөлсөөр алдсан энерги хангамжийг эрдэсийг буцаагаад нөхөх зориулттай. Тэгэхээр за 100 бол нөхөж чадахгүй. Тодорхой хэмжээнд таны зүйлүүдийг алдагдсныг нөхөөд явж байгаа гол шалтгаан нь та хол темпо гүйлдэж юм те хийхэд таны нөгөө цаг пэсийг унахгүйгээр энерги хангамжийг хадгалах буцаагаад нөхөх
иймэрхүү л үйлчлэгээ үзүүлж байгаа. Тэгэхээр юу тэр зүйлүүд юу ууж байгаа тэр электролит юунууд бол нөгөө таны биед одоо ямар нэгэн сүрэг нөлөө үзүүлэхгүй тий одоо гидс өвдөх ч юм уу тий ийм зүйлүүд юу яахгүй бол тэр зүйлүүдэн бол хэрэглээд тэр нь явж ивэл зүгээр. Тэгэхээр ямар давтамжтай гэвэл ямар үедээ гүйж хугацаанд бол нөгөө нэг аль болох яг одоо темпо хөлн дээр бол 5 км тутамд хэрэглэх хэрэгтэй. Зарим хүмүүс ингэж идэгээ 5 км дээр би ядрахгүй байна. Энэ 5 дээр авахгүй. Одоо 10 дээр авахгүй. Үгүй байхгүй. Ядарсан ч ядраагүй ч яг бэлдээ тавьсан юмнуудаа руугаа явуул зүгээр. Тэгжээж нөгөө нэг таны нөгөө гүйцэтгэл чинь сайн байхгүй. Таны багч гисэн зүйлээ таны энерги хангамжийг нөхөж өгч байгаа. Тэгэхээр ууж байгаа зүйлүүдээ яг төлөвлөөд темпо хөлтөн дээрээ ч юм уу, давтан хөлтөн дээрээ ч юм уу одоо би нэг 415 удаа гүйж байгаа гэдэг. За би 5 яваад уун ч юм уу тий. Яг эднэрээ ингэж төлөвлөөд руугаад явах хэрэгтэй. Тэгэхээр би ядрахгүй байна. Өнөөдөр сэрүүх өдөр байна. Ингэхгүйгээр нөхөө явж байгаа. Тэгэхээр та нарыг гүйлтэнд биш ч гэсэн дараа нь гүйлтэнд дуусчаад дараагийн ажилд юу явах ч гэсэн таны би эзлэх өгч тий. Хөнгөн зүгээр сэргийг. Тухайн энэ дэр мэдрэмж чинь жоохон хуурамч дохио гэдэг. Цангаагүй нэг дохио. Яг үндэ цангацсан байдаг ч юм уу тий. Би ядраагүй байна гэж яхад яг нүүрс ус дутчихадаг. Тийм болохоор яг л нөгөө хойрынхаа дагуу 5 дээр жилигээ уулаа араас нь электролиттэй юм уусаа ч юм уу. Уулаа. Ингээл Багш нэг юм байсан. юу лээ электролит уухаар бэлбэгнээд байгаа зүгээр цэвэр ус ууж болно шүү дээ. Яг ялангуяа уралдаан дээр ингээ элдв янзын юм холиод гидсээ хямрааснаас араагүй дээр зүгээр ус уугаа явсан дээр. Тэгээд нөгөө жамц тавс. Бүсэндээ ч юм яг юмдаа ийчин. Тэгээд хүлхээ явбал харна. Жамс тавснаас гадна бас юунууд байдаг шүү дээ. Одоо ингээд дотор цаг баг тасдаг хүмүүс нөгөө нэг солонгосын эмийн сангуудаарч янз бүрийн нөгөө нэг бас тийм таблетийн тийм давсан юуны дуусмал одоо хилний гадаар тавьждаг. Тийм зориултын юунууд бол бас байдаг шүү. Юу яавал тэр тэднийг аваад хэрэглүүл бас зүгээр. Цаан татсан үедээ Чин ажиллаад ачаал аваад нөгөө нэг болчин татдаг шүү дээ. Тэр зүйлүүдийг сэргийлж байгаа. Тэгэхээр тэр зүйлүүдийг сэргийлэхэд бол энэ хилний гадаар тавьждаг тийм зориултын таблет юунууд бол байдаг юм билээ. Монголд бас зарж нэг үйл. Нэг зүгээр юм шиг л юм. Цагаан юм байгаа. Монголд бол яа. Давс сахарын нөгөө бидний шингэнээр аваад байгаа электролит тэний хойроо хэлбэр нөхгүй. Тэгэхээр хитрхийг шингэн уухаар цанг татдаж ялангуяа эмэгтэй хүмүүс аяа тэгээд гараалаа тэгдэг. Тэгэхээр ус баг уугаад зөвхөн тэр хойроо имээр явчихдаг. Ганцхан балга ус уугаад тэрийг уугаа явуучаар яг хэрэгтэй давсыг чинь бөлхөөд чинь нөхөд өгчдөг. Харахгүй гэдэг нь за яг таны бэлтгэлжилтээс л хамаарж байгаа. Та үнэхээр бэлтгэлжилтээс хамаарна. Одоо та энэ 19-7 хоногийн хугацаанд үнэхээр өөрийгөө дайчлаад энэ багшийн өгсөн төлөвлөлтөөр яваад системтэй бэлдсэн бол та дунд нь тэгж таны бие биелэгч үгээ амархгүй. Та бол яг л тэр өгсөн пэйс яагаад гэвэл тэр өгсөн бэлтгэлжүүдийг бүгдийг давцсан хүн бол тодорхой пэйс тэрийг гүгээл орчих. Та тэгээд дунд нь даслаад ч юм уу янз бүрийн шалтгаануудаар юу яасан бол одоо бас пэйсээ явахгүй байгаа пэйсээрээ заавал гүөх гэдэг харахгүй. Одоо бэлтгэл сургуультанд хамрагтаагүй учраас аль болох багштайгаа ярилцаад ч юм уу пэйсээ гүйж байгаа пэйсээ маш сайн татаад аль болох дунд нь гүйхгүй байх алхахгүй байх тийм алхахгүй байхыг хэрэгцээд пэйсээ татаад эхнээс нь яг жигдэр ч юм уу ингэж явуул бас зүгээр юм болоо л гэж бодож байна. Гөөг ерөөсөө хурдлаж авахгүй шүү. Хурдлал тэгэл дуусаа. Ерөөсөө ингээд савлаад байвал тэгэл дуусаа. Концерт дуусна. Тэгэхээр савлж болохгүй. Удаанч бай, хурданч бай. Яг өөрийнхөө чадах хурдаар жигд яв. Номоо уншил та. Тэн дээр чи ингэ байж байгаа шүү. Тэрээс хол гүөх бидний гүөх гол зорилго чинь хурдаа жигд хадгалах зорилго та. Өнгөрсөн 12-7 хоногийн хугацаанд явж явах хугацаанд чинь энийг дадал болгоцсон байх хэрэгтэй байхгүй юу? За би бүтэн сайнны холын гүйлт дээр ямар хэмжээний ус уухад цангаад асуудал үүсэж чинь ямар хэмжээний ус уухад би шээс хүрж байна. Энийгээ мэдэрсэн бол яг одоо тэр шээс хүрэхгүй байх хэмжээнийхээ шингэнийг л авч хэвссэн байх хэрэгтэй. Тэгээ одоо өнгөрсөн 12-7 хоног явчлаа шүү дээ тий. Чи ингээ эргээс хана аль үед нь миний шээс хүрсэн бэлээ, аль нь дээр би айгуу дажгүй байсан бэлээ, аль бүтэн сайн.
Тэгэл тэр тохирч ирсэн бүтэн сайныхаа хэмжээгээр л усаа. Энэ юу штэ. Та эсвэл ингэж одоо 5 км тутамд ууя гэж бодно штэ. Тэн дээр электролит жилий гэж бод. Тэр чинь заавал хамт найрагдахгүй штэ. Эсвэл та 5 км дээр электролит уу? Эсвэл дараагийн 5 дээр жилиг уу? Ийм зарчмаар явахгүй нэг дээр та 5 км явж электролит жили хоёрны цуг ингээ нийлүүлээд хэрэглэхээр чинь тэр хоёрыг чинь ингээд давхцаж штэ. юунд давхцаад үйлчлэгээ чи байхгүй болчих жоох. Та гол нь тэр жилийн үйлчлэгийг өөрийнхөө бие энерги хангамжиндаа нөлөөлөх гээд байгаа шүү. Тэгэхээр электролит дараа дуучвал нэмэр байхгүй. Тэгэхээр жилигээ устдаа ч юм уу нэг цэвэр яг усны цэгийн өмнө ирээд ч юм уу жилигээ уулаа. Усны цэг дээрээс нэг балгаар дарууллаа. Электролитын бол тэгэл явж байгаад яг 10 км дээр ирлээ электролит уучна. Тэгэхээр энэ хоёрыг бол ингэж сольж хэрэглэх хэрэгтэй. Одоо нэг хурдны бэлтгэлтэй өдрөө ч юм уу жилигээрээ дагнаж байгаа бол жилигээрээ дагнаад электролит ууж бол электролит уух баяхгүй зөрүүлээд уух хэрэгтэй. Тэгэхгүй яг нэг дор бол хэрэглэхээр надад ч ондоо үйлчлэгнүүд нь ондоо болохоор хавсраад нэг тийм амар үр дүнгүй гэсэн үг би. Ингээд 42 хүүхэд тэр цэнхэр жижигнээс 8-ыг уухгүй шүү дээ. Тэрээр нэг одоо эмэгтэйчүүд аяга баг хэргэлдэж шүү. 2-ыг шүү уу тий. Тэгж л уу. Тэгээд нөгөө нэг уухтаа багаар ууш шүү дээ. Би 20 хүүхдээ багш 3-аас 4-ийг уугаад байна. Тийм бүтнээр нь үү? Бүтнээр нь шүү дээ 3-аас 5-д нэг бүтнийг. Ерөнхийдөө бол тийч яваадаас авах. За 5-д гэсэн 12. 2-ны нэг юм уу, 3-ны нэг юм уу, 4-ны нэг юм уу? Бүгдийг нь уугаад байна. Тэр ч бүр амар их шүү дээ. Тэгээ бүр цатгалын хүн л уугаад байгаа. За болчин амрах тал дээр бол болчин юунууд бол яг интервал бэлтгэл юм олон гүйлтийн дараа мэдээ аюул их ачаал авна. За болчингуудыг бол бид нэр суллахтаа массаж. За манайд бол яг мэрэгжлийн тийм юуны массаж гэж байхгүй бид нэр өөрснөө нэг нэгэндээ л массаж юм уу багш нар бол барьждаг. Массаж бол хамгийн номер 1-р маш сайн суллаж өгнө. За тэгээд нөгөө нэг бас их олон журмсууд нөгөө ерөнхийдөө амрахгүй байна гэсэн үг л дээ. Одоо дараагийн бэлтгэл дээр амрахгүй байна гэдэг чинь одоо нөгөө таны одоо ажил амьдралаас ахаад нөгөө юуны бэлтгэлээ хийчээд ахаад нөгөө алхаад ажил төрөлийг гэдэг болохоор бас харилцаа адилгүй байгальтаа нэлээд ачаал авах. За мөн одоо яг эхлээд гүйж явах юм уу нөгөө биеийн жингээс хамаарат биеийн жин жоо ихтэй ч юм уу. За эхлээд гүйж явахд бол ачааллын булчингууд одоо энэ юунууд ч нөгөө бэхжээгүй байж идэг одоо хөлний үений булчингууд ч юм уу энэ бүх биенүүд нурууны булчингууд тэгээд анх ингээ гүгээд эхлэхэд бүгд ачаал аавна за өвдөж эхэлнэ энүүд дээр нөгөө нэг гол нөгөө манайхны энэ барьж байгаа энэ 17 хоног 19 хоногийн сургалтуудыг ч бас гол суурь нь явж байгаа. Та бүхэнд нөгөө яг системтэйгээр хүнийг яг ингэж ачааллыг тааруулаад одоо нөгөө үжиж энэ бэртэл гэмтэл авахгүй тий одоо энэ болчин шүрмсэнд чи ачаал явах. Тэгэхгүй нөгөө хүмүүс яг өөрснөө дур мэдэд хийгээрээ нэг өдөр хурдтай яваал тэгэл дургууруудыг бол алхаал дургууруудыг 2-3 хоног амарчаал бие сайхан хөнгөлж байгаа л гүгч энэ зүйлүүд байдаг. Тэгэхээр энэ тэр зүйлүүдийг байхгүй болохын тулд энэ сургалт орж байгаа. За болчин шүрмсүүдээ сайн амраагаад массаж хийгээд магнинуудаа одоо нэмэлт магний, кальц те энэ зүйлүүдээ уун. За мөн одоо юунууд давстай ус мосонд ирнэ суусаа 7 хоногт 1-2 удаа. Яг 15 минут сайхан хүү дуусанд ч юм одоо нэг массажээс хийх боломжгүй бол бид нар бол ерөнхийдөө ер нь хамгийн нэгдүгээр массажээс дараа массаж хийгээл суулцдаг юм. Тэгээ бас сауна ер нь зүгээр. Сауныг бас яг нэг та нар ачааллыг тааруулаад орвол зүгээр. Холын бэлтгэл тэ өдөр вэ штэ. Одоо уртын бэлтгэл хийсэн. Тэр өдрөө хоол унд идчихэд үдээс хойштой ч юм орох хэрэгтэй. Тэгэхээр бусд одоо яг интервал бэлтгэлтэй өдрөө ч юм уу саун бол барахгүй нөгөө биений нөгөө энергийг жоохон барчдаг байхгүй юу? Ахаад хөл сандаад эхлэв. Тэгэхээр бас саун магад суугаад юу яавал давстай ус мусандаа суухтаа ч юм уу. Давстай усан суугаар чи бас ингээл нэг сайхан хөлс гараад юу яддаг шүү дээ. Тэрнийг ер нь аль болох холын бэлтгэл хийсэн өдрөө бүтэн сайныхаа орой ч юм уу. Эсвэл 3 дахь орой ч юм уу. Маргааш нэг кростэй гэсэн сайхан сэргэлттэй өдрүүд шүү дээ. Тийм зүйлүүд дээр юу яагаад бие амраагаад булчингуудаа
сайн амраагаад тэгээ дараагийн бэлтгэл дээр ирнэ бэлэн болохын тулд булчин шүрмсийг ирнэ тиймэрхүү байдлаар сайн амраагаад бэлдчих хэрэгтэй. Тэгэхгүй бол яг өвдсөн чигээрээ ахаад дараагийн интервал бэлтгэл дээр ч юм уу ингээд очихоор нөгөө таны ачаал авах чадварууд ч сулраад бүр гинт болох аюултай. Цагны сертификат л хардаг. Тэгэхээр таны хэд мянган гүйжсэн бэлтгэл дээр гүйжсэн ч юм энэ цагнууд дээр суурилахгүй. Яг тэр аль биесны сертификат хараад энэ хүнийг хаана авах вэ, аль группт авах вэ гэдгээ саний баатрахын гэдгээр цаг гэдэг зүйл бол маш чухал. Тэгэхээр энэ жил яг аль биесны чиптэй болоод ингээд юу яачвал эрэгчлээс бас эрэгчлэх яг тэр цагаа үндэслээд авчвал тий. Эрэгчлээс бас энэ зүйлүүд бас байвал болно. Цаг групптэй болчихвол цагнуудаа үндэслүүлээд 3 групп яаж заавал 10-20 минутын зайтай гаргая тий. Яг гаргуулад аль биесны юугаар хэмжээд авчихна. Ингэж та амжилттай гэсэн. Миний хувьд бол одоо витаминуудыг бол нэг тийм амар олон төрлийн витаминуудыг бол хэрэглэхгүй аль бол хоол хүнснээс л авах боддог. Гэхдээ яг нөгөө хүмүүс яг тамирчдын яг хэрэгжилж явах ёстой нэг хэдэн төрлийн юунууд байдаг. Би бол яг мөнгө хэрэгжилж идэх зүйлүүд. За магнигаан бол ер нь яг өдөр тутамдаа мөнгө хэрэгжилж. За магний хэрэгжилж, кальц. За кальцыг бол яг би яг тэр нэгдүгээр эмнэлгийн наадалтай байдаг нэг эрдсийн шинжилгээ авдаг. Тэр зүйл юун дээр очиж тэн дээр очиж байгаа кальцыг бол ер нь гэхдээ нэг 2 сар орчим хэрэгжилжээд ахиж юугаа өгжиж шинжилгээг өгжиж уумаар юм билээ. Тэгэхгүй бол нөгөө кальц чи ихтэйд ирэхээр миний юугаар бол нөгөө ясны ургалт гэдэг зүйл чинь энэ кальц ихтэйд ирэхээр болдог зүйл юм шиг үлээ. Тэгэхээр бас кальц гэдэг зүйлийг бол бас хүний дуурай ажлыг амар хэрэглээд байхгүй. Өөрийнхөө биеийг юу яаж хэрэглэмээр юм бэ? За магнигаа хэрэглэж чинь кальцаа уучна. За ер нь тэгээд бус зүйлүүдийг бол хоол хүнснээс авчин. За яг эрдсийн шинжилгээг бол би нөгөө мэрэгжлийн тамирчин учраас мөнхий очиж өгөөд байдаг. Тэгээд яг надад яг дутагдаад ирж байгаа гэсэн витаминуудыг л уудаг. Тэгэхээр яг хүн дуурайгаад энэ сайн юм билээ, энэ кальц ууж гин. За энэ нэг А витамин ууж гин, С витамин ууж гин гэдэг. Энийг хэрэглээд байхаар нөгөө зарим хүмүүсийн чи яг стандарт байх чинь тэрээрээ заавал нэмэлт дээр тэрнийг хэрэглээд байх шаардлагагүй гэж боддог. Тэгэхээр яг өөрснийхөө эрсдийн шинжилгээг өгөөд өөртөө таарсан юу дутгаж ял хэр зүйлүүдээ хэрэглээрэй. Гэхдээ хэрэглэхдээ яг албан ёсны биш одоо Америкээс ч юм уу тий захиалаад хэрэглэжүүл зүгээр. Тэгэхээр одоо магний чи айгүй илбэг болсон. Магний ч юм уу за кальц чинь зүгээр эмээ сангаар дүүрэн байдаг. Аль болох юм эдрээ үйлчлэгчдүүд илбэг байх тусмаа үйлчлэгээ бол айгүй муу. Тэгэхээр ховор зүйлүүдийг аваад ер нь захиад өөрснөө яг албан ёсны газраас нь аваад тэг хүмүүсийн хэрэглээг харж агаад хэрэглүүл ер нь зүгээр юм билээ. Тэгэхээр нэг мөнгө үрсэн нэг айгүй зарж яадаг. Тэгээ манай энэ сүлжээнүүдээр орж ирж яадаг. Маш олон төрлийн байдаг. Тэгээд ер нь бодлоо юм билээ. Би бол бас нэг хэсэг яг тэгээд өстой олцны аваад дуусаар нь имсад хийж ороод за энийг аваад уучих дууссан байгаа юм чи гэдэг ингээ хэрэгждэг байсан. Энэ зүйлүүд бол юу яадаг. Тэгээд тэр чинь энэ зүйлүүдийг нөгөө хэрэгжилж байгаа нь ер нь илт мэдэгддэг юм билээ. Яг ингээд энэ стандарт нэг илбэг байдаг зүйлүүдийг уучаад эрдсэн шинжилгээг өгдөг чинь нөхөдөхгүй байж идэг юм билээ. Тэгэхээр чи яг албан ёсны тэр шахамлалтаар юу яасан зүйлүүдийг уугаад тэгэхээр аяанда би ч нөгөө таны одоо кальц дутуул гэж гарсан бол дараа нь яг тэр зүйлийг тий нөхцөн байж идэг. Ер нь тийм давуу талтай юм билээ шүү. Албан ёсны зүйлүүдийг олон хүний чанартай зөвийг нь олж ирэглээ. Ороод хэрэгжүүл юм зүгээр. Ер нь заавал гүйлдэчихгүй даавны тий амьдралч гэсэн хэрэгтэй. Бид нөгөө хөтөлбөрийн эхэнд хэдүүлээ төв бассейн анхны уулзалтаа хийж хахад 2 зүйлийг онцгойлж хэлсэн шүү дээ. Хамгийн эхлээд эрдсэн шинжилгээ өгөөрэй. Дотор эрхтнүүдэд нэг эхо харуулчаарай гэж нэг хамгийн нэгдүгээр энийг хэлсэн. Энийн гол зорилго нь та бүхэн нөгөө эрдэс минералаа тэнцвэртэй байдлыг хадгалахад мэдлэгтэй үндэслэх зорилготой. Хоёрдугаарт нь зорилтын бүү заваараа гэсэн. Бусд нь бол чухал биш ээ. Цаг, тэр хувц, сонор тэднэр бол тийм чухал биш. Ийм 2 зүйл бол заавал шүү гэдгийг хэлсэн байна. 15 оноос хойш гүйж яг
албан ёсны системтэй бэлтгэл хийгээд 16 оноос хойш системтэй бэлтгэл хийгээд явж байгаа. Багийн Миний 7 хоногийн багтаамж нэг 210-аас 270 орчим байдгийн. Тэгээд яг чухал тэмцээн уралдаанд яг бэлдээд эхлэхээр бол мэдээж яг нэг 250-аас дээш 7 хоногийн багтаамж болоод ирнэ. За тэмцээний чухал тэмцээнгүй үедээ бол арай доошо багасаад нэг 210 орчим болоод ирдэг. Тэгэхээр жилийн одоо 12-оор үргэлжлэх гэсэн үг шүү дээ. Тэ 12-оор үргэлжлүүлнэ гэсэн үг. 5-6 он гэж мэдэрчилдэг болох нэ. Тамирчны яг одоо яг эд одоо ингээд ачаалтаа бэлтгэлийн нэг өдрийг ингээд бид сонирхолтой хуваалцаад үлээ эдэн цагт босоод юу хийгээд яагаад ингээд яг өдөр яаж өнгөрдөг тэр талаар нь сонирхолтой. Яг эд ачаалттай үеих. За эд ачаалттай үеийн нэг өдрийн одоо 2 дахь өдрийн интервал бэлтгэл гэж бодоход өглөө за нэг цаг 20 минутын өмнө бэлтгэлээс нэг цаг 2 цагаас цаг 20 минутын өмнө босоод за хоол хүнсэн дээр бол би бол одоо ерөнхийдөө өндгийг бол ер нь тогтмол хэрэглэдэг. За бэлтгэлээс хамаарат холын бэлтгэлтэй юм уу ойрын бэлтгэлээс хамаарат 1-2 өндөг. За тэгээд 10 гурилтайгаа шар тастайгаа сайхан болоод хэрэглээд биеийн бэлдэж аваад хуцаа урд өдөр бэлдэж улаамаа. Тэгээд буцаад хоол цаагаа идчихэд буцаад сайхан бие амраагаад хэвдээд сайхан сонголтуудыг хийгээд за булчингуудаа сайхан дараад эрзэнээр сунгаад за тэгээд бие халаалтаа 4-5 км-ийн бие халаалт хийгээд за тэгээд үндсэн бэлтгэлээ хийнэ. За тэгтээ цаг бол тухайн үедээ яаж таарах нь боронтой өдөрч явах юм тий. Тэгтээ бол яг тогтмол нэг цаг байдаг л да. 8-аас 9 цагийн хооронд бэлтгэл хийдэг. Тэгтээ тухайн өдрөөс хамаарна. За тэгээд нэг 5 км бие халаалт хийгээл за үндсэн бэлтгэл хийж дууслаа. Дахиад зөөлөнгүүлтэй нэг 2-оос 3 км хийлээ. За сунгалтаа хийлээ. Орж ирээд гэртээ буцаж ирлээ. Дахиад одоо хоолоо идэнэ. Дахиад унтна. За нэг 2 цаг орчим унтна. За орой буцаагаад нөгөө ачаал авсан бие суулгахын тулд нэг 10-аас 12 км дахиад зөөлөнгүүлтийн. За шаардлагатай бол одоо хүчний бэлтгэлүүдээ орой яг тэрний 12 км гүйж ирлээ. Хүчний бэлтгэлүүдээ авна. За тэгээд хамарна. Дахиад өглөө басна. Ер нь яг мэрэгжлийн тамирчны бол ерөөсөө л унтлаа бэлтгэлээ унтлаа бэлтгэлээ. Яг тэгжээж л яг амжилт гаргана гэсэн үг. За бид нэр хүчний бэлтгэлүүдийг бол ер нь дэлхийн тамирчид бол сүүлийн үед ерөөсөө хамгийн нэгдүгээр тавьж байгаа зүйл бол хүчний бэлтгэл гэдгийг бол ерөөсөө хүлээн зөвшөөрсөн билээ. Манайхан ерөнхийдөө энэ дээр бас жоох хоцролттой явж исэн билээ. Ер нь зөвхөн л интервал хөлөнгөлтүүд дээр анхаарсан хүчний бэлтгэл маш чухал. Хүчний бэлтгэлүүдийг бол 7 хоногт нэг яг интервал бэлтгэлтэй өдөр биш. Бусд үед бол мөнгөний хүчний бэлтгэлийг бол ер нь хийх ёстой билээ. За миний хувьд бол ерөнхийдөө хүчний бэлтгэлүүдийг за бид нэр зундаан бол бас нэг багасгачдгийг. Бид нэр өвөл болоод ирэхээр ер нь нэлээ тэмцээ хол үед бол нэлээ хүчний бэлтгэл рүү анхаарна. За хүчний бэлтгэлүүдийг яг бид нар нөгөө холын тамирчид учраас тийм амар ороод биднээс дараа том төмөр өргөд байна гэж байхгүй. Бид нар яг нөгөө хийх ёстой ачаал авах ёстой гол булчингуудаа л авчирч одоо жишээлбэл одоо хэвлээ за хэвлээ маш чухал нуруу за буйны ар үзэг за шил за буйны урдталтаа тийм энэ булчингуудаа сайн ачааллыг аваад өгнө. Гэхдээ интервал бэлтгэлийн дараа бол хүчний бэлтгэлийг хийж болохгүй. Яагаад гэвэл таны бие холын гүйлтийн дараа ч юм уу хурд хийдсэн тийм үед хийхгүйгээр кросстой өдрөө эсвэл орой одоо өглөө интервал бэлтгэл хийж байгаа юм чи орой нэг ажлаа дараад ч юм уу тийм фитнес гараад хүчний бэлтгэлээ хийж хэрэгтэй. Гэхдээ заавал хүнд жингэр биш одоо Японы тамирчид бол хүн жингэр хийдэг. Яг нэг олон тоогоор хөнгөн хийдэг хүчний бэлтгэлүүдийг ачааллыг аварч.
За нэг асуулт авъя одоо. Хүчний бэлтгэл дээр их хоол хүнсүү. За Нэмэлт ер нь уурга ууд юм чинь уургийн бэлтгэл ер нь ер нь хүчний ер нь ингээд бид нар жоохон туранхай марбаны тамирчид ер нь жоохон уургийн алдагдaltaй болоод ирдэг. Тэгэхээр бид нар уурга өгөхийн тулд уурга бол уудаг. За яг уургийг яг хизээ уух вэ гэвэл яг нөгөө нэг корост өдрөө бол уухгүй. Яг нөгөө хурдны бэлтгэл дуустаа тэрнээс 30 минутын дотор уух хэрэгтэй. Одоо нөгөө нэг ингээд энэ мэрэгжлийн ийм тамирчид юу яадаг аахгүй. Эхлээд бид нар ингээд тэмцээнд гүйхэд нүүрс усаа зарцуулна. Нүүрс усаараа биеийнхаа нүүрс ус энергиээр гүйнэ. А энэ зүйлүүд шавхагдаад 35-аас 40 км хооронд бидний биений уургнаас уурга зарцуулж эхэлдэг. Булчин идэж эхэлдэг. Булчингаас. Тэгэхээр бид нар булчин гэдэг зүйл маш сайн байх хэрэгтэй. Биднийх булчингийн алдагдaltaгүй байх хэрэгтэй. Тийм болохоор бид нар бас энэ нэмэлт уургийг уудаг зөвхөн уурга одоо булчиндаа гэсэн. Уургийг бол нэмэлтээр хэрэг тогтмол хэрэгэлдэг. Үедээ биш нөгөө яг ингэ шатаад ирсэн гэж би яриад байгаа ш нэг интервал бэлтгэл гээл яг энэ яриад байгаа. Том холын бэлтгэлийн дараа шатаад эн чинь цаанаасаа идээд нэхэд эхэлсэн үед нь өгж байгаа байхгүй. Тэгэхээр өдөр болгоно биш гэсэн үг. Тэгээд тэр зүйл уурга бол та илгээ гинтэй шүү дээ. Тэгэхээр яг уургийн дутагдалд орж ийн үү, орохгүй байна уу гэдгээ шинжилгээ өгжөөж би ингээд хоолоороо хангалттай уурга авчтсан байна гэвэл нэмэлт уурга хэрэггүй. Тэгэхээр тийм сайн гэхээр л аваад уугаадаж болохгүй шүү. Маш хянамга, болгоомжтой, хашир, шинжлэх ухаанчаар хандаараа гэж онцгойж хэлмээр шүү. Бас нэг нэмж хэлэхэд би одоо ноднгийн юм дээр ч гэсэн байж та бүхэн нөгөө нэг эрдсэн шинжилгээ өгөөд анх гүйж эхэлж байгаа та тэгээд дотор эргэтнийхээ юунуудыг нөгөө нэг зургнуудыг авахгүйла тий. Тэгээд яг ингээд гүйхэд одоо миний бие физиологи ямар их өөрчлөлт гарч байгаа гэдэг зүйлээ одоо нөгөө нэг нийтийн бие тамирын зүйл дээр та бүхэн тэрнийгээ яг ингээд нийтэд яг үзүүлээд тэг үлгэр дуурал болоод яг энэ одоо миний ингээд илгэний асуудалтай байгаад ч юм уу ингээд би гүүгээд эхлэхэд би одоо тэдэн 7 хоногийн дараа гүүгээд юу яах вэ миний зүйл ингэж их өөрчлөгдөж байна. Энэ зүйл их ач холбогдолтой юм аа гэдэг нэгнийгээ урайлсан тийм зүйлүүдэд бас маш их хэрэгтэй. Тэгжээж нөгөө нэг масаа татаж бид нэр бүр олуулаа тий эрүүлж иргээр амьдрнаа л гэж боддог. Тэгэхээр бас тэр зүйлүүдээ өөрчлөлт байж байгаа бол тэднийгээ бас бусдаа сайн түгээгээрээ тэгээ бусдыгаа сайн урайлаарай гэж хэлмээр байна та. За тэгээд бэлтгэл сургууль тэмцээн оролдоонд амжилт хүсье. Бас гэр бүлийн амьдралд нь хамгийн сайн сайхны хүсье өрөөё. Өглөөний минь төргий бас намайг урьж оролцсон баярлалаа. Бас нилээ. Би өөрөө гүөх гээд байгаа. 21 тий. Хараар бэлтгэж байгаа. Тэгээ би ойрд бас бэлдээдсэн чинь би өөрөө сайгүй лагс биттэй 100 кг хэмжээтэй тэгээ сайгүй хүнд байна. Гэтэ яг өөрхөн темпээр юм оролцоод орноо л гэж бодож байгаа. За тэгээд өөрийгөө танилцуулж чинь намайг болохоор Тэмүүжин гэдэг. За би Монгол Фармгийн компаниас явж байгаа. За манай Монгол Фарм компани товчхондоо бол 18 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь ийм ханган онцлог цонх төхөөрөмж ханган завс муу адил спортын бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг. За та бүхэн зарим мэдж магадгүй Олимп нутришн гэдэг. Ер нь бол саяны уурга, одоо кератин, амино бүх төрлийн зэрэг бүтээгдэхүүнүүдийн одоо тамирчны витамин гэх мэтлэн нүчний тийм спортын бүтээгдэхүүнд оруулж ирдэг. Хэрвээ та бүхэн сонирхож байвал орж бас сонирхож болно. За тэгээ би болгоод та нарт өнөөдөр юу танилцуулах гэж байна гэхээр энэ бол Д витамины талаар танилцуулах гэж байна. За сая бас мэрэгжлийн тамирчин маань бас сая кальц аягүй чухлаа. Кальц хэрэгэлдэг гэж байна тий. За тэгээд Д витамин маань болохоор энэ яадаг витамин бэ? Ер нь яаж үүсдэг? Ерөнхийдөө ямар хоол хүнсээс авч болох юм, ямар боломж байгаа гэдгээс нь ерөнхийдөө төлхөө яриа авчи. За мэдээж Д витамин бол ер нь бол тосон тусдаг. Ер нь бол одоо бидний хийж байгаа хоол хүнсийг бол ер нь бол макро, микрог ангилж байгаа. За макрод хичээл нь болохоор энэ бол нүүрс ус, уурга, өөх төсөг 3 ангилж байгаа гэсэн. Тэдний маань өөрийн гэсэн илчлэгтэй буюу бидний энергийг хангаж идэг гэсэн. А микро илчлэгүүд нь болохоор дандаа нөгөө амин дэм, эрдзүүд ингээд явчихж байгаа гэсэн. Ямар ч илчлэг байхгүй. А тэнгүүд амин дэмээ болохоор тосон дуустдаг, усан дуустдаг хоёр ангилж байгаа гэсэн. Тэнгүүд
Манай D витамин бол тосон дуустдаг витаминд ороо авчдаг. Тэгээ ер нь бол хүний бие бол өөрөө D витамин нийлэгжүүлдэг гэж үздэг байна. Яаж нийлэгжүүлдэг вэ? Ерөнхийдөө нарны хитяган төвийн нөлөө бидний альсан дээр одоо тусаад тэгээ бидний альсанд ороогоо өөх хэд маань ерөнхийдөө тэр D-ийн анхны хувирлын процессор ингээ хувиргаад D одоо ихний бодис нь үүсчдэг гэсэн үг яг хараагаар. Тэгээ тэр нь явж байгаад бөөрөн дээр очингуутлаа бас нэг ферментийн нөлөөгөөр хувирангуутлаа одоо D3 буюу одоо хамгийн идэвхтэй хэлбэр рүү шилждэг гэсэн. Тэр D3 маань одоо бидний юунд орцдог вэ гэхээр ерөнхийдөө бол бидний одоо хоолноор хүнсээр орж иж байгаа кальц, эрцгийг ерөнхийдөө ялангуяа кальцийг бол одоо шууд цус руу шимэгдүүлээд цуснд шимэгдүүлсэн ерөнхийдөө яг цуснд байгаа кальцийн төвшинг яг ингээд зохицуулж идэг л витамин гэсэн үг. Одоо яг хит их биш, хит бага биш яг ингээд тодорхой төвшөнд нь ингээд зохицуулж идэг. Одоо жишээлбэл хит их кальцийн хэмжээ хэрэглээтэй хүн байх юм бол одоо орж ирсэн кальц нэх байх юм бол шууд яс руу ингээд зөөвлөж идэг. Тэгжээж нөгөө цуснд кальцийн хэмжээг доктортой төвшөнд барьдаг. Хэрвээ цуснд орж иж байгаа кальцэнд бага байгаад цуснд кальцийн хэмжээ бага болчих шүү дээ. Тэгвэл хаанаас авах вэ гэхээр эргээд одоо яснаас авчдаг. Тэгэхээр одоо нөгөө яснаас кальцийн багасаад ирэхээр яс маань сэргийжээд хувирг болох нь шүү дээ. Тэгэхээр яг энэ төвшнийг яг ингээд барьж идэг гол витамин яг үйл ажиллагаа явуулдаг витамин D витамин байна. Тэгэхээр ерөнхийдөө сая бас кальц бас багтсан бол бас D-ийн давхар хэрэглүүл ерөнхийдөө яг нөгөө яс руугаа зөөвлөх үү эсвэл яснаас авах уу гэдгийг зохицуулж шийдэж идэг витамин D витамин байна гэсэн үг. Тэгээ D витамин бас дан ганц нэм ясны кальцийн төвшин зохицуулахаас гадна бас сүүлийн үед булчингийн бас хүчийг бас зохицуулдаг юм нь бол дэмждэг гэж үздэг. Дахлаад тогтолцоонд хүртэл бас нөлөөтэй гэдэг нь бол сүүлийн үед судалгаа нотлогч байна. Одоо саяхан хүртэл ковид дээр бол D витамин бол одоо баг хүм болгоод уулаа шүү дээ. Ер нь бол дахлаад тогтолцоонд ямар үр нөлөөтэй байдгийг бас нотлсон. Тэгээ бас нөгөө тамирчид хийсэн тийм судалгаанд байдаг. Ер нь бол D витамины төвшинг одоо булчингийн хүч одоо үзүүлэлттэй перформанстай нэг харьцуулсан. Тэгэхэд бол ер нь бол D-ийн төвшин зохистой төвшөнд байсан хүмүүсийн бол энэ булчингийн үзүүлэлтүүд нь аюул сайн байсан гэсэн тийм бас судалгааны үзүүлэлт байдаг. Тэгэхээр та хүмүүс D витаминаас тасалдуулахгүй хэрэглээрэй. Тэгээ дээр нь бас ганц анхааруулах юм нь яг D витамин бол хоол хүнсээр бас авч болно. Гэтэл хоол хүнсээр төлөхөө бол яг өндгөнд байдаг. Өөрөө сая хэлсэн тосон тусдаг гэсэн тийм. Тэгэхээр юм тослог юм байдаг. Ер нь бол өндгөнд байгаа далайн гаралтай бүтээгдэхүүн маш хэмжээтэй. Ялангуяа загсын тос. Загсын тос нь маш хэмжээтэй байдаг гэж үздэг. Гэхдээ бидний чинь одоо хоол хүнсний хэрэглээ бол бас хязгаарлагдана шүү дээ. Зэс нь бол яг өндгөнд одоо харьцуулах юм бол тунгийн харьцуулах юм бол энэ нь бол нэлээд олон өдөрт бол баг 20 өндөг идэж өдрийнхөө хэрэгцээг хангахаар шахуу баг тийм агуулдаг ч гэдэг. Тэгээ бид нар чи өөрсдөө бас далайн гарцг ус ер нь бол далайн бүтээгдэхүүн байнга хэрэглэх бас боломжгүй. Тийм учраас ер нь бид нар бас нарнаас авъя гэхлээр бас цаг агаар ийстэс уур амьсгалтай байдаг. Байнга нүцгэн ингээд нар бие ингээд гаргаад байх бас боломж байдгүй тий. Тийм учраас ер нь бол зайшгүй D-ийнхаа төвшингөөс тодорхойлоод үнэхээр тодорхой төвшинээс бага бах юм бол нэмэлтээр хэрэглэх хэрэгтэй, зохистой тунгаар хэрэглэх хэрэгтэй гэсэн үг. Энийг бас зөвлөж байгаа. Тэгээд манайх болохоор энэ самвитгээ сайн хийсэн дээ англи ус үйлдвэрлэгддэг. Цэврэг англи. Өнөөдөр бол чанар стандартын хувьд бол яг английн стандартын дагуу үйлдвэрлэгдсэн. Маш чанартай дээ баг. За тэгээ манайх санал болгож байгаа шахмал болно юм тосон суурьтайгаа хоёр төрөл баг гэсэн үг. За өнөөдөр бол тунгийн хувьд бол баг няраагаас ахуулаад одоо ямар ч тасын хэрэглэх тунгийн өргөн сонголттой 1000-аас бүр 50,000 хүртэл 50,000-тай нь бол одоо жишээлбэл хэрвээ D-ийн чин төвшин үнэхээр хит бага буюу одоо зайлшгүй эмчилгээний тунгаар нөхөх зорилготой хэрэглэх юм бол 50,000-тай хэрэглэнэ. За эсвэл яг хөө D-ийн чин төвшин бол зохистой хэмжээнд яг байгаа. Гэтэ бол өдөр болгон юм бол хэрэглэх хэрэгтэй. Тийм хүн хэрэглэж байгаа юм бол жишээлбэл насан туршид бол 2,000-тайгаар өдөр болгон нэг ширхэг хэрэглэж гэдэг юм. Эсвэл арай нэг тийм шахмал юм хэрэглэх жоохон ходоод хийсэн асуудалтай ч гэдэг юм. Эсвэл үнэхээр шимэгдэлтийн сайжруулах эсвэл бага насны хүүхэд хэрэглэх юм бол одоо энэ тосон суурьтай юм байх гэсэн. Тэгэхээр өөрөө энэ витамин өөрөө тосон тусдаг учраас яг аль төрлийн хэрэглэгийг бүгдийг хангацсан гэсэн. Давс ийм бас дэг манайх бас орж ирдэг байгаа. Тэгээ та бүхэн манай Монгол фарм пэйж хуудаснаас бас холбогдоод захиалаад авчих боломжтой. Мөн бас манайх 14 сүлжээ эмийн сантай бас тэднээс бас өөрсдөө та бүхэн бас лавлаад худалдан авах боломжтой байна. Тий.
Хилээд байгаа тэр дээгийн түвшин ч юм болохоор дээ яг нөгөө завсрын дээг нь тодорхойлоод байгаа байхгүй. Яг идэвхтэй нөгөө бөөрөн дээр хувирж байгаа дээг нь тодорхойлох боломжгүй байхгүй. Ягаад тэгэхээр яг тэр дээг идэвхтэй дээг нь ингээд тоолчих ихлээр тэрнийх нь нөгөө идэвхэн нөгөө дээгээ удах юм бол айгу богино идэвхтэй буюу задарчдаг ингээд идэвхтэй хэлбэрээ алдчихдаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө яг урдтал дээг нь бид нар ингээд тодорхойлоод байдаг. Уус урдтал нь хувирах урдтал нь угаасаа бага юм чинь идэвхтэй нь угаасаа бага байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр та бол тэр урдтал буюу одоо бидний үзээд байгаа дэгийн түвшинг бол яг тэр тэдээс тэд гэсэн хоорондоо л барьж яхад болно гэсэн үг. Энэ бол яг сүүлийн үед бас K2 гэж орж ирээд байгаа. K2 дээр бол яг адилхан K витамин гэсэн үг. K2 гэдэг нь 2 дугаар төрлөнд гэсэн үг. Юугаар ялгаатай гэхээр K1 гэдэг витамин бол одоо яг л цэвэр цус тогтоох, цус бүлэглэлтэнд оролцдог витамин байна гэсэн үг. Тэгвэл бидний ингээ хоол хүнсээр K витамин бас орж ирж идэг. Тэнгүүд бидний гидсэнд байгаа энэ ашигтай бактериуд тэрийг ингээ хувиргаад одоо K2-гээ болгочдөг гэсэн үг. Эсвэл зарим хоол хүнсэнд бол одоо Японд бол ялангуяа нэг юм эсэгсэн, дарсан юм нөгөө соё энтерт бол маш хэмжээтэй байдаг гэж үздэг. Тэгэхээр энэ бол юм хувирж иж бас үүсдэг тийм витамин. Тэгвэл үйлдэл нь бол K1-ээс арай өөр бас дээтэй маш ойролцоо. Ерөнхийдөө бас нөгөө цуснд кальцийн хэмжээг ерөнхийдөө ингээд доктортой шимэгдүүлснийг хааш нь явуулах уу гэдгийг нэг зохицуулж идэг. Ялангуяа зөөлөн идэрхэн кальц хуримтлагдахгүй байхаа гэдгээс маш сайн зохицуулж идэг тийм витамин гэж ойлгож байна. Таних бол нөгөө одоо тэднээс тэдний оронд байх хэвээр тэргүүл хэвийн гэснээсээ бүр бага байх юм бол та бол дээг эмчилгээний тунгаар буюу маш богино хугацаанд нөхөх шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр тунгийн арай өндөр болгоно гэсэн үг. Тэднээс тэдний оронд хэвийн гэхэд таних хэвийн байгаад тах юм бол барих тун буюу одоо насан туршид бол одоо яг стандартын дагуу 2000 гэж байна. Тий. Тэгэл 2000-таг өдөрт. Тий, ер нь бол яг үнэхээр тэр өндөр байх юм бол угаасаа хэрэглэхгүй. Мэдээж эн чинь нөгөө кальцийг зохицуулж идэг гэсэн шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө дэ их хэмжээтэй байх юм бол кальц бас нэлээ орж ирээд яс руугаа илүүдл ингээ хоригдлагдаад нөгөө шохоочих барих гэсэн асуудал ч бас үүсэх магадaltaй л гэсэн. Баярлалаа. Тэгээ гүйлтэнд нь бас амжилт хүсье. Чиний гүйлт бас амжилт хүсье.